цаасандаа суульсан эдийн засгийн байрыг тодорхой гэсэн л да. Энийг засахын тулд юу хэрэгтэй вэ гэхээр цахимчих хэрэгтэй хамгийн ойлгомжтой. Тэгээ Монгол Улсын засгийн газраас ч гэсэн бас нэг цахим үндэстэн болгох том зорилго тавьсан. Үүний хүрээнд эрх зүйн байдлын бэлэн болох хэрэгтэй. Тэгэхээр нэг хэд хэдэн зүйлүүд байна. Хамгийн эхлээд одоо зүйл нөхөр цаасан бичиг баримтыг цахим бичиг баримттай адилхан ижил тэгш хүлээж авах хэрэгтэй гэсэн. Тэгвэл цахим надад байгаад байгаа ч одоо юу гэдэг жолооны өмнөх ийм Монголиэд дээр байгаад байгаа чинь цагдаа зогсоо заавал өмнөхөө үзүүлэх байх тийм шаардлага байхгүй шүү дээ. За нэг төрийн нэг байгууллагад очихоор ч одоо ийм Монголиас юм уу гэрээгээ киоскоос татцсан QR кодтойгоо бичиг баримт үзүүлэх гэж наадах чинь биш одоо оргийн авчраад дотороо батлуулаад авид ирэх гэдэг байгаа байхгүй. Энэ чинь байж болохгүй зүйл л дээ. Тэгэхээр энийг шийдэх хүндрэлтэн шийдэх зүйлүүд алхмад явагдсан. Тэгээ хууль батлагдсан. 109 хууль яг үүнтэй холбоотойгоор батлагдсан. Ингэснээр одоо хамгийн наазах амьдралд одоо ойрхон жишээхэд бол ярмаар байна л да. Төр өөртөө мэдээллийг иргэнээс болон аж ахуйн нэгжээс шаардахгүй ч. Тийм одоо тогтоол оруулсан үүнтэй холбоотойгоор. Нэгснээ төрийн одоо юу гэдгийг одоо нийгмийн хамгааллын яам, сангийн яам, татварын байгууллага, гайл, гэрмэшин зүйч маш их дата баазтай өөртөө байна. Тэгсэн мөртлийн дата баазаа хоорондоо холбодгүй шеэрлдэггүй. Тэгэл иргэнийг гүйлгээл байдаг. Аж ахуйн нэгжтэй гүйлдэг. Тэгэхгүй одоо операторын гормоор нэг газараас бүх татаад авчих болцсон байгаа байхгүй. Энийг заавал оруулж өгсөн. Тэгснээр одоо Монгол Улсын иргэн ямар үйлчлэг авах чинь үл хамааран нэг байгууллагад очиод тэгмээ тухай байгаад үйлчлэг өгдөө. Татвараас юм мэдээл давлага хэрэгтэй нэг бол өөрөө шууд татчихна. Сангийн амнаас. Гайлаас татчихна. Ийм нөхцөл байдал одоо үүсгээд хуулийн батлаад өгсөн. Одоо хэрэгжилттэй анхаарах хэрэгтэй. Хоёрт нь одоо цаасан бичиг баримт болон цахим бичиг баримт ижил төгс байх хэрэгтэй гэсэн том одоо заалт орсон. Ингэснээр одоо Монгол Улсын иргэн ийм Монголигаар үзүүлээд одоо иргэний өмнөхөө жолоор өмнөхөө шууд цагдаад үзүүлээд хүнд үзүүлээд тэгээд авч болж байгаа хгүй зүйлээ. Заавал карманд одоо иргэний өмнөхөө авч авах шаардлага байхгүй болцсон. Жолоор өмнөхөө авч авах шаардлага байхгүй болцсон. Одоо ийм Монголиор ороод тухайн иргэний 1200-аад юу мэдээлэл байгаа. Иргэн шууд авчих болцоотой. За бүр нэг гоё заалт байгаамаа. Одоо заалтгчтэй энэ одоо нэг хуулийн багц нэг том шийдсэн байгаа. Тэр нь одоо юу гэвэл юуд холбоотой байгаа. Нүсэн хувийн төвхтэй холбоотой л та. Юу гэхээр Эстони улсын тухай би уншиж байсан. Тэгэхээр Эстони улсын иргэн вагон дотор Эстони улсад явж байхдаа компани байгуулж болдог гэдэг. Шинээр. Монгол улсад одоо өмнө яа үсэн бэхээр компани байгуулахад 11 ийм юу алхам байдаг гэдэг. Улсын бүртгэлтээс нэрээ авна, баталгаажуулна, банкн дээр очиж дансаа нээн. За тэгээд нөгөө дөрмөө баталгаажуулна. Заагвал хурал хийн. Нөгөө хурлаа нөгөө юута протоколдоо болон одоо хувьцаа эзэмшигтэйгээ хурал хийн. Нөгөөх нь улсын бүртгэлд очиж бүртгүүлнэ гэх мэтлэн бүгд тэр маш их хэмжээний цаас ажиллагаатай. Энийг бүгдийг нь шийдсэн e-бизнес платформод амьдад эхэлж байгаа. E-Mongolia иргэнд зориулсан. E-бизнес аж ахуйн нэгжид бизнесд зориулсан. Тэгэхээр өнөөдрийн байдлаар одоо Монгол улсын иргэн шинээр компани байгуулдаг бол шууд одоо e-бизнес платформд ороод шууд цахимаар байгуулах болцоод болцсон. 24 цагийн дотор компани байгуулчихна. Нэрээ урсан бүтгэл цахимаар авчихна. Дансаа нэмэвэл өмнө ямар заалт байсан бэ гэхээр заавал шинэ данс нэгж жагаад банкн дээр очиод иргэний үнэлгээ үзүүлээд гэрээгээ зураад нээдэг байсан. Энийг болиулсан. Үүнтэй холбоотойгоор одоо Монгол улсын иргэн магадгүй одоо гадаад улсад сурдаг, амьдардаг иргэн хаан банкнд, төрийн банкнд, голомт банкнд данс нээхээр боломж байхгүйсэн. Заавал салбар дээр очиход. Одоо тэр нь болиулсан. Шууд нээж болохоор болсон.